Ажлын салбарын нийтлэг тулгамдж байгаа асуудлууд бол хууль хоорондын зөрчил айгүйх байгаа нь одоо салбарын бизнес эрхлэгчдээс айгүйх гарч ирж байна. Ажилчлалын тухай хууль, тусгай амралтын газар нутгийн тухай хууль хоёр маань өөрөө хоорондоо бас нэг зөрчилдөх хэмжээний залтууд их байгаа хүмүүс бас дурдж байна. Гадны жуулчин аваад ханхад жишээ ингээд явахад хилийнхэн давхиж очиод бичиг баримтын шалгаал ингээд нөгөөдүүд чинь дарамтлагдаг тийм. За нэг юм хийж жуулчны баазын хийж явтан л усны тухай хууль гэсэн манай сав газар гээд байж байна тийм. Энэ хуулийн уялдаагүйгээс болоод энэ бүх зүйл бол аял жуулт дарамт болж байгаа шүү. За мөн одоо газар алгалтай холбоотой асуудлууд байна. Бизнес эрхлэгчдийн одоо хамгийн их сэтгэл зүйн хувьд дарамттай байгаа энэ мэтчлэн одоо нөгөө бичиг баримтын хууль эрх зүйн асуудлуудыг шийдэхгүйгээр цаашдаа бид нар бол ямарваа нэгэн одоо бодлогыг хэрэгжүүлэхэд үл ойлголцох эсвэл одоо бизнес эрхлэгчид энд хөрөнгө оруулахгүй байх гэх зэргийн одоо тийм эрсдлүүд бол үүссэн байгаа нь бол харагдаж байна. Бид нар стандартыг л барих хэрэгтэй. Яагаад жишээлбэл Хатгал Грин парк гэдэг энэ төмөн үйлзэгээ залуу юм нэг төсөл хийцсэн ингээ явж л. Гэхдээ энийг дэмжчихээ л та тийм үстэй. Энд чинь хөвсгөл дээрээ юу их юм? Модон дотор ороод дээшээ харж итгэхээс илүүтэй бараг тэр модон дотор ороод бизнес газар нь ой мод биш. Бизнес газар нь тэр ариун цэврийн байгууламж нь байдаг. Энэ дотор ороод жинхэнэ одоо аялж зугаалдаг хүүхдүүдийг хөвсгөл рүү татах магадгүй. Томоохон хэмжээний хөтөлбөр энэ байх хэрэгтэй байхгүй. Тэгээ энийг дэмжээд өгөөч гэдээ өөрсдөө төслөө бариад ирж шít. Энийг бол жишээлбэл дэмжихэд үе бол бэлэн байна манай ямаас. Энэ бол ямар ч асуудал. Ийм төслүүдийг та нар маань гаргаад аваад ирэх хэрэгтэй. За байгаль орчин ажилчлалын яамны сайтын хувьд бол өөрийнх нь энэ санаачлал бол үнэхээр жинхэнэ бизнес эрхлэгч нарт тулгамдж байгаа асуудлыг тодорхойлж гаргаж ирэхэд үнэхээр бодит ийм алхам боллоо гэж харж байна.